Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдрийн хичээлээр амьсгалын замын халдвар төвчин буюу томоо төс төвчний талаар ярилцах болно. Томоо төс төвчин нь толгой өвдөх, халуурах, нус гоожих, найталгах, ханиалгах зэрэг шинж тэмдгээр илэрнэ. Үүнээс хэрхэн үрдсэн сэргийлэхийг дараах бичлэгээс анхааралтайсаа сонсож үзээрэй. Томоо төс төвчний үед өөрийгөө болон бусдыг энэхүү халдвараас хэрхэн сэргийлэх талаар зөвлөгөө өгье. Нэгдүгээрт бол дулаан хувцлах хэрэгтэй. Бие махбодод байдаг интерферон буюу вирусын эсрэг тархлааг дэмждэг энэ бодис маань бол ялгаралт нь даарсантай холбоотой буурдаг учраас хүүхдээ бол яг дулаан хувцлаж гадаа гарахыг зөвлөж байна. За хоёрдугаарт нь бол та ханиад томоогийн шинж илэрвэл болж л өгвөл гэртээ үлдэх. За ялангуяа бага насны хүүхэд та харж байгаа бол хүүхэд чи хэрвээ ханиад хөрж халуурсан бол гэртээ үлдэхийг зөвлөж байна. Ханиаж найтах үедээ та хэрвээ өөрөө ханиаж байгаа бол нэг удаагийн салфетыг хэрэглэх. Яагаад гэвэл таны нэг удаа ханиасан найтасан үед бол метр орчим газарт бол таны шүс цацагдаж хатуу талбайд бууснараа бол халдвар тарахын эрсдэл үүсдэг учраас ханиахтаа бол нэг удаагийн салфет хэрэглээд хэрэгэлсэн салфетгаа бол хогийн савнд хийх шаардлагатай байдаг. Хэрвээ ханиажлаа бол та маск зүүхийг зөвлөж байна. Ханиа томоогийн шинж илэрсэн бол та бусдад 1 метрээс зайд бол ойртохгүй байхыг зөвлөж байна. Дараагийн зөвлөгөө бол та гараа болж л өгвөл тогтмол угаагаарай гэж зөвлөмөр нь. Яагаад гэвэл гар бол бүх талбайд хүрэлцчихэд учраас хамгийн их вирус, ням, бактери, мөөгөнцрийг тээж явдаг ийм хэрэгтэй учраас гараа тогтмол савндаж угаахыг зөвлөж байна. Бусдтай та болж өгвөл гар барихгүй. Тэгээ мэдээж мэдлэг хүндлэх ёсоо дагаад бол уламжлалт баяраараа бол тохой түшин золгох бага насны хүүхдийг өнсөхгүй байхыг ингэ зөвлөж байна. За дараа нь бол гэртээ чихтэй цэвэрлэгээ хийх, агаарын солилцоог дэмжиж гадаа байгаа агаарын бохирдлыг арай сэрсэн үед буюу 11 цагт гэдэг юм уу 4 цаг хүртэл энэ хугацаанд бол та нэг 20 минут цонхоо нээж агаарын сэлгэцэл хийгээрэй гэж зөвлөж байна. Бохирдсон гараа нүдэндээ, амандаа, хамартаа болж өгвөл хөрөх байхыг зөвлөж байна. Эмчийн зөвлөсөн зөвлөгөөн дээр нэмж хэлэхэд хүүхдүүд та нар халуун бүлээн шингэн зүйл сайн ууж байгаарай. Халуун бүлээн шингэн зүйлд дараах зүйлс багтана. Халуун бүлээн ус, цагаан гатаа ус, зүгийн балтай ус, нимбэгтэй ус, ясны шүл, цагаан гатаа шүл, саримстай шүл, дахианы шүл, битүү шүл. Халуун бүлээн хэрэм, зүгийн балтай сүв, цагаан гатаа сүв, халуун сүв. Нохоо ушууны цай, халуун чицэргэн, халуун анс, халуун нэрс, ааруулны шүүс, ногооны шүүс. Мөн дээр нь хүүхдүүд та нар давсны унсамлаар хоолойгоо сайн зайлж байгаарай. Давсны унсамлаар хоолойгоо зайлснаар халдвараас сэргийлэх юм байна шүү. Амьсгалын замын халдвар төвчнөөс сэргийлэх нэг арга бол амны хаалт хэрэглэх юм. Амны хаалт хэрэглэх зөвлөмжийг дараах бичлэгээс анхааралтай сайн үзээрэй. Та гадагшаа гарахдаа шүүлтүүртэй амны хаалт заавал зүүж хэвшээрэй. Амны хаалтыг өөртөө болон хүүхэддээ зөв тохируулан хэрэглэх нь чухал юм шүү. Үүнд хамрын дээд хэсэгт зай байгаа эсхийг шалгах, хоёр хацрын эсхийг зайтай эсхийг шалгах, эрүүн доор зайтай эсхийг шалгах, тогтоох, уяаг чангалах, шүүлтүүрээ байнга сольж байхыг анхаарах хэрэгтэй. Эрүүл бид саруул ухаан оршино гэдэг шүү дээ. Тэгвэл эрүүл байх нь хамгийн чухал шүү. Хичээлээ анхааралтай үзэж сонирхсанд та бүхэндээ баярлалаа. Баяртай.